За зүгээр гарч байна. За ингээд манайх гэдэг айл одоо 10 гаруй жил ингээд хашаандаа одоо мод тарьж байгаа. Анх энд одоо нүүж ирснээс хойш л ингээд мод тарьж байна. Тэгээд манай хороо мороноос бас бид эдий чинь одоо нөгөө бүтээлч айл өрх байгаль их оронч гэдэг одоо бас энэ юу самбар мамбар ингээд үүдэн наацл байдаг. Хүний одоо хамгийн мод тарих ойрын газар бол одоо өөрийнх нь одоо хашаа хороо шүү дээ. Одоо тэгээд тэндээ модоо тариад байх боломжтой. Тэгээд ингээд залуучуудыг бас бүгдийг хашаандаа мод тариасай гэж одоо бас уриалмаар байна. Тэгээд энэ моднуудаа бол би чи ерөөсөө өглөө болгон ерөөсөө 6 цагт дандаа өглөө болгон 6 цагт босоод манай худаг чи айгүй хол байдаг. Тэгээ худаг руугаа өөрөө гав ганцаархнаа өвлийн өвөтөн зуны халуун хамаагүй өстө усаа ганцаараа бүгдийг зөөж авчираад энэ мод болгоныхон доор ингээд услахаагаа хийгээд бүгдийг арчлаад энэ навч болгоныг нь би чинь тоосыг нь арчаал ерөөсөө тэгжээж энэ модыг чи одоо ингэж хайрлж одоо ингэж ургуулах тийм процесс нь явдаг байхгүй. Энэ модыг би их тэр хол гадаад одоо Африкийн тэр ойгоос авчирсан. Яг өөрөө энэ чи бич яг улаан хоёр гараараа стан улаан гараас зулгартал нь очиж үндсээс нь татаж авчирж одоо энд одоо өстой хашаандаа ширэнгийг одоо бүтээх тийм л одоо бодол тэгээл ирчиж байгаа. За миний хөө орж аав нь одоо удахгүй орж дүүгээ ороо. Тэгээ манайх чи бас айгүй өнөр өтгөө айлаа. Тэгээ бид чи одоо эхнэр 4 хүүхэдтэй сая эхнэр маань бас талбай дээр очиод 2 дугаар одоо авсан. Тэгээ одоо авчиж бас одоо хөдөлмөр одоо тэрэнд нь ч гэсэн одоо би өөрөө л одоо хөдөлмөрлөн шүү дээ одоо би тий одоо өөр ямар ихэн хөдөлмөрлөх үү. Тэгэл одоо хөдөлмөрлөө л байж. Энэ манай залуу ингээл надад бас тусалтай нэг ах тэр их юм ихгүй. Гэхдээ бас юм туслаад ингээ явдаг бас сайн залуу баг тий.